За юу яцхан та бүхэнд өглөө өдөр болоо. Шөнийн мэндийг хүргэе. Тэгээ өнөөдрийн сонгож авсан дуу маань энэ Английн Лондон хотод төрсөн 94 оны 11 сарын 3-нд ийм R&B hip hop бас pop дуулдаг юм LMA гэдэг энэ хүүхний дуусан Trip гэдэг дууг сонгож авлаа. Тэгээ энэ дуу яг нодон гараад хэсэг чартд ороод тэ дээгүүр жагсаад ингээд бас нэг хэсэг явсан тийм айгуу ажгүй гоё юм сонсголонтой наалдастай ч юм да. Тийм дуугаа яг тэрний өмнө болохоор яг нодно хавард жилийн өмнө гэх юм уу. 5 сард юм уу бүр ап гэдэг дуу байсан. Тэрийг орчуулсан гэх юм уу. Нинний оронд хийх юм уу бодсноо. Энэ нэрээ гоё ч юм арай сүүлд хийд болж байгаа ч гэх юм уу. Тэгээд энэ дуу сонгосон байгаа. За тэ бүгдээр дуу сонсоо видео эхлүүлье. Put my feelings on safety, so I don't go shooting where your heart be. Cause you take the bullet trying to save me, then I'm left to deal with making you bleed. And that's a whole lot of love, ain't trying to waste it. Like we be running them out and never make it. That's just too bitter for words, don't wanna taste it. That's just too bitter for words, don't wanna face it. But I think that I'm done tripping, I'm tripping. I've been sipping, that's how I control this feeling you keep giving, you keep on hitting it. Ooh, oh. Maybe it's your love, it's too good to be true. Baby boy, your love got me tripping on you. You know your love is big enough, made me trip up on you. Yeah, it's big enough, got me tripping on you. Tripping on you. My bad for tripping on you. Tripping on you. My bad for tripping on you. Tripping on you. За тэгээ саяны явсан эхний бодгон тахилтайгаа ингээд нийлээд явчлаа. Тэгээд эхнээсээ I put my feelings on safety so I don't go shooting where your heart be. Яг нэг өөрөө тайлбарлахдаа юу гэх одоо хоёр хүн анх уулзаад нийлгэндээ шууд итгээл одоо юу гэдэг хамбаг юм яриад одоо хамаа зөвлөслөл ингэдэггүй одоо жоохон тэ болгоомжлолтой наана одоо юу гэдэг хантаа ингээд тэ харьцдаг гэдэг тэр агуулгыг энэ юугаараа хоёр лайнаараа одоо гаргаж ирэх гээд тэгж одоо юу хэлсэн юм бэ? Яг safety гэдэг нөө бууны буудахгүй safety дээр тавиад тэгээд тийм болохоор нөө чиний зүрх байгаа газар руу ч юм буудахгүй гэсэн одоо тийм бас бууг нь яг зүгээр жишээ болгож энэ дээр ашиглаа нэг тийм утгатай. Тэгээд үргэлжлээд cause you take the bullet trying to save me then I'm left to deal with making you bleed гэхээр яг юу чи тэгээ намайг аврах гад те айгуу дэв чам бодчул чи намайг аврах гад ингээд одоо юу гэдэг миний урдуур ч юм ороод юу одоо юу гэх юм тэгээд буудуулаад те тэгээд чи ингээд цусгаараад үлдээд би тэгээд чамтай дийл хийх болно гэсэн утгатай. Яг нэг өсөндөө цаад утгах нэг юм уу тэр одоо нэг анхаа танилцсан үндэ тэ хамаг юм итгэж юм ингээд тэгээд дараа нь болигийн хаяа авчингууд нөгөө нь одоо тэ ингээд итгэсэн байсан болж исэн гэж бодоодсон болохгүй ингээд худлаа дундаас нь хайчаар нөгөөтийн шанал үлдэхийг одоо bleed гэдэг одоо bleeding гэдэг нь тийм утгаар орж байгаа юм байна. Тэгээд үргэлжлээд and that's a whole lot of love I'm trying to waste it like we be running the mile to never make it гэхээр яг тэг хэрвээ тэгээд ингэ чам буудаад ингэ чи ингээд та тэгээд bleed lot ингээд үлдвэл энэ бол хитрхи хайрыг ингээд те яах гээд нэ waste хийх гээд нэ одоо үр шимгүү ингээд хитрхи хийх том тийм их агуу хайрыг ингээд ямар ч үр ашиггүй ингээд зарлагдах гээд наа like we be running a mile to never make it гэхээр яг одоо маратон гүүгээл те яг одоо юу гэдэг 10 км гүүхэл гэхэд 9-ийн гүүчээ дундаас нь хайч гарчиж утахгүй те тиймэрхүү утгаар оруулсан юм шиг байгаа те тэгээд үргэлжлээ that's just too bitter for words don't wanna taste it гэхээр яг энэ хитрхи бэр гэдэг чинь гашуун шүү дээ те just too bitter for words те наа чинь энэ байдал бүр хитрхи гашуун юм муухай үүдгийн юм
гашуун тэ don't wanna taste it to би энэ гашуун амтыг мэдэрмээргүй байна. Тэгээ ахиж давтаад just too bitter for words don't wanna face it гэхээр тэ бас л нөгөө энэ зүйлүүд гашуун тэгээ don't wanna face it би энэ зүйлтэй нүүр тулж учрамаагүй байна. Одоо ийм асуудалтай ингээд нэг нь шархалж үлдээ нэг нь ингээд яддаг ч юм одоо ийм ойлгомжгүй нэг ийм байдал үүсгээд ингэж ямар байна гэж сутгахтаа тэгээд тэгээ үргэлжлээд үндсэн бадаг нь but I think that I'm done tripping I'm tripping I've been sipping that's how I control яг хоо ясвэн дээр яг хоо мань хөөрөө хий хоосон дэмий юм сэтгэж бодоод тэрэндээ ингээд хамаг юм ухаанаа алдаад гэх юм уу юу гэх ингээд I'm trippy одоо trippy гэдэг байна ингээд тэ блог өрнөөс болж ингээд хитрхи их юм бодоод тэрэндээ итгээд тэгээд бүр итгээд юу гэдэг нэг асуудал үүсгээд тэрэндээ реакцлаад ингээд буруу реакцлах гэж одоо trip гэдэг байгаа шүү дээ. Ямар нэг юм. Тэгээ апэсипэн насаа control. Тэг би ингэж тэ ууж ингэж тэгээд энийг контролддог байсан. This feeling you keep giving you keep on hitting it гэхээр тэ чиний өгж байгаа мэдрэмж чинтэй чи яг үнэхээр банд онж гинэ. Тэнгүүтлээ maybe it's your love is too good to be true. Baby boy your love got me tripping on гэхээр яг яг чи ингэж яг байгаа оноод ингээд болохоор чиний хайр чинь бас магадгүй жинхэнэ байж магадгүй. Тэгээд чиний тэр жинхэнэ юм том хайрд чинь би одоо trip гэдэг яг нэг бол юм тэгэлдэхтэй тийм утгатай нөгөө талаараас ингээд trip болгохтой манарах одоо trip-эн гэсэн бас тийм утгаар орж болно. Өөр бас ямар нэг юмыг буруугаар ойлгоод тэрэндээ ингээд буруугаар реакцлах ч юм уу одоо тий ямар нэг юм буруугаар реакц өгөхийг бас trip гэдэг байгаа шүү дээ. You know your love is big enough make me trip on you. Тэгэл ерөөсөө чиний хайр чинь би бүдэрчлээ. Тэгэл it's big enough my bad for tripping on you гэхэртэй уучлаарай гэдэг би болоог өнөөс ингээд бол өөрөө хитрхи юм сэтгэгээд ингээд яатсан байна. Хамаг юм өөрөө сэтгэн бодоод ингээд trip хийгээд байна. Тийм болохоор my bad for tripping on you гэдэг ихний тийм юу одоо бадагтайгаа ингээд дуусчаа. Тэгээ яг өнөө дараа хоёрдугаар бодог нэг дөрөв орж. Тэгээ дахиад нэрхийдээ ингээд автаа тийм. Дараа нэг outro гэдэг bridge энэ гэдэг нэг жоох өөр хөвтэй тийм юмуд байсан. Тэрийг үргэлжлүүлээд одоо бүгдээрээ сонсъё. I'm cool when I ain't waiting, but I act a fool when I don't get it. And I'm steady bruising just to save this, but I tripped on your love, now I'm addicted. And that's a whole lot of love, ain't trying to waste it. Like we be running them out and never make it. That's just too bitter for words, don't wanna taste it. That's just too bitter for words, don't wanna face it. But I think that I'm done tripping, I'm tripping, I've been sipping, that's how I can try. За саяны орж ирсэн бол 2 дугаар бадаг байгаа. Тэгээд 2 дугаар ерөөхдөө 4 мөртөө. Тэгээд дараа нь дахилт нь яг адилхан давтаад явцсан байгаа. Тэгээд дуул ерөөхдөө баг ингээд дуусч байгаа. Дараа нэг bridge гэж нэг юу яваал. Тэгэл дахилт нь давцаа байгаа бол тэгэл дуусч байгаа. За тэг эхний мөр. But you know we cool when I'm waiting but I act a fool when I don't get it. гэхээр одоо энэ за миний ойлгосноор бол энэ одоо нэг хайр дурлал одоо юу хайраа хүлээх одоо хайрны хаагаагүй тэ зүгээр хүлээхгүй ингээ байх та. Yeah we cool тэ чи мэдчих битүүр зүгээр. Гэхдээ хайр нь ирэхгүй ингээ юу хүссэн тэр хайр нь ирэхгүй бол мань хөөрөө болохоор act a fool гэдэг тэ тэнэг галзуу юм шиг одоо мангар хүн шиг ингээд аашилтгаа гэж яг миний ойлгосон тийм байна. Тэгээд та нар бас юу гэж бодож байна? Комментээр бичээрэй. Энэ яг юу хэлэх гээд байгаа юм. Эсвэл одоо секс хүсэж байгаа юм уу те? Тэнгүүтлээ тэрийг нөхгүй болохоор active fool болдог ч юм уу, хайрын ч юм уу гээл талаас ч байж болох те. Тэгээ үргэлжлээд and I'm steady bruising just to save this but I tripped on your love now I'm addicted гэхээр юу би тэ байнгын ингэж bruise ингэж тэ одоо юу шархсартай ингэж болж иж тэ энэ харилцаагаа стэйсэй одоо юу гэдэг энэ байгаа юм хайраа аврахын тулд ингэж ийна. Гэхдээ би чиний одоо хайранд чи ингээд tripped болсон одоо ингээд юу юм тэгэл доомсон гэх юм уу те. Тэнгүүл анаа мэдэгт тэгэхээр тэг би чиний хайранд ч одоо ингээд
додчлоо одоо ингээд тэ орчлоо гэсэн утгатай addict гэхэр чинь тийм шүү дээ. Тэгэл үргэлжлээл and that's a whole lot of low and trying to waste it. Тэгэл энэ зөндөө хариг тэ хийдэмий үргүү ингээд waste хийгээд ингээд тэ яах вэ? Тэгээ майл юу гүйж байгаа юм шиг web run тэ нэг майл гүйчээд тэгээ майл гүйсэн газар очихгүй. Тэгэл яг нэг давтаал өмнөх хүн яг давтаал тэгэл ерөнхийдөө явцсан байгаа л да. Тэгээд энэний чинь дараа нэг юу орж ирнэ. Bridge гээд нэг бас нэг дөрөв мөртэй жижиг хэсэг. Тэгэл юу юм бэ? Тэгэл ахилт ингэсээр байгаа л тэгэл ерөнхийдөө дуусч байгаа байна. За тэгээ тийш нь орё. My bad for tripping on you. Tripping on you. There's some kind of love, baby. Drip, drip. There's the type of love, maybe. Tripping on you. It's big enough, maybe. Drip, drip. It's big enough, got me. Tripping on you. I'm done tripping. I'm tripping. I've been sipping. That's how I control. За тэгээд саяны явдаг бол тэрхний явсан хоёрын дараа bridge гэж орж ирж байгаа энэ одоо юу нэгсэн одоо бадаг бол биш тий зүгээр нэг одоо юу гэх нэг юу гэж орчвол гүүрх юм ааш. Тэгээд that's some kind of love baby. Энэ стат нэг төрлөө сайхан хайр байна хонгор маань drip drip гэж чи одоо тусал гэж юм гоож гэж юм юу гэж тий энэ одоо бүр хайрандаа халууштай хайранд доошоо туслаад байгаа юм. Тэгээд that's the type of love make me trip on you гэх тэ энэ бол яг тэ ерөөсөө намайг ингээд тэ чам дээр ингээд trip болох тийм төрлийн хайр байна. Тийм хайр чи надад өгөөд наас утгатай тийм мөрөөд яваад байгаа юм ааш тэ. Тэгээд it's big enough make me trip. Тэ энэ хангалттай намайг ингээд trip ингээд гоожоод урсаад ингээд одоо хайлж урсгадаа хангалттай том хайр байна. It's big enough got me tripping on you гэхэр тэгэл тэг хангалттай том хэмжээний хайр намайг ингээд чам дээр trip болгоод addicted болгоод донтуулаад ингээд чамд бүх юм зориулах барыг бэлэн болгочлаа гэсэн ухааны. Тэгээд намайг ингээд үргэлжлээл энэ чинь тахилт нь орж ирэн. Тэгээд my bad for tripping on you гэдэг үргэлжлээл тэгэл дуу дуусчлаа. Тэгээд ойрд нэг хэсэг поптой үлээ яг рэп гэдэг үг сонгож аваад одоо нэг хэсэг бас попорлоо. Одоо жоохон хипхоп буцаад хипхоп руу орно. Жоохон хипхоп дуу энэ хуучны тэгээд Мигосын дуу хийдэг ч юм уу гэж бодоод Bad Bougie хүү эсвэл одоо энэ хийдэл одоога тэр Pure Water лөө цэвэр ус гэдэг. Амааш одоо цэвэрхэн ус гэдэг юм уу? Тэр энэ хоёрын нэг нь хийдэг юм гэсэн санаа байна яах вэ? Та нар бодож доор комментэр өчөхгүй. Мигос юу хийгээгүй байгаа юм байлаа шүү дээ. Ер нь ганц дуртай шүү дээ. За тэгээд лайк дараараа subscribe хийгээрэй, share хийгээрэй. Тэгээд дараагийн видеогоор удахгүй уулзъя. Түгхэ.